Харин бас эг бүсгүй маань хэлжсэн би 8-нд авьяасгүй гэж нэг өгүүлбэр гарч ирсэн шүү дээ, тий. Тэгэхээр ихэнх хүмүүс 8-нд авьяасгүй гэж өөрийгөө дүгнэлсэн учраас бизнес хийдэггүй, 8 руу ордоггүй, 8-аас айдаг, болгоомжилдаг, тий. Тэгээд өөрсдөө тийм учраас ерөөсөө бизнес гэдэг юм бодхоос ч айдаг байхгүй юу. Тэгэхээр 8 гэж юу вэ гэдэг ойлголт бид нарыг асар их яаж байгаа. 8 гэдэг маань нэг юмыг өгөөд нөгөө юмыг хүлээн авна гэсэн үг шүү дээ, тий. Нэг ямар нэгэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ өгөөд, тий. Тэр хүний хүсэж байгаа юмыг өгөөд оронд нь мөнгө тоолж авна гэсэн үг шүү дээ. Тэрийг 8 гэдэг байгаа шүү дээ. Эсвэл одоо юу гэдгийг нэг хүнд одоо юу гэдгийг харилцан энергийн солилцоод байхгүй 8 тий. Нэг хэлбэрээс хонио өглөө гэхэд оронд нь хідэн бетон сүү авдаг ч юм уу тий. Тиймэрхүү байх чинь энэ л бол 8 байхгүй. Бид нэр арилжааны хэрэгсэл, солилцооны хэрэгсэл байхгүй. Тэгэхээр тэр 8 гэдэг юм чинь яг үндэ цагаат бол бид нар өдөр болгон тэр 8 гэдэг юмтай харилцаж яадаг. 8 гэдэг юмыг өдөр болгон бид нар амьдралдаа хүссэн үсээгүй бид нар хэрэгжилж яадаг. Гэтэл 8 гэдэг юмнаас бид нар айгаад байдаггүй байхгүй. Дэлгүүрт ороод бид нар юм худалдаж авахтаа 8 гэдэг юмаа хийж л байгаа байхгүй юу? Тэгэл заримдаа таалагдахгүй юм авчлаа гэж юм уу чанаргүй юм байна гэж бид нар юу яагаад яриа өрнүүлээл те тэрийгэ зохицуулах ч юм уу арга хэмжээ авч идэдэг. Тэгэхээр 8 гэдэг юм бол яг цагаад бол бидний огт мэдэхгүй ч юм уу авьяасгүй хүн учраас бид нар хийгээд байдаг юм биш. Заавал авьяас шаардлагатай бас хийгээд байдаг юм бас биш байхгүй юу. Тэгэхээр бид нар өдөр тутам худалдаа 8 хийдэг гэдгийг мэдэж авах хэрэгтэй байгаа. Тэгээд авьяас гэж юу вэ гэдэг бас нэг ойлголт бас байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар ч юмыг сурч хөгжүүлж олдог. Авьяас гэдгээс илүү бид нар ямар ч юмыг одоо үг үсэг бид нар би бичгийн авьяас байхгүй гэж хэлэхнийг өөр гэтэл хэдүү нийлүүлээд өөрийнхөө нэрийг бичээд ч юм уу хэдүү өгүүлбэр бичихийг бол ямар ч хүүхэд хийж чадж байгаа шүү дээ. 10 жилдээ бид нар 1-р ангид орохдоо ганц ч үсэг дуудаж чадахгүй байснаар хилээ сурчиж байгаа шүү дээ. Тэгэхээр аажимдаа унших авьяастай гэж нэрлэх юм аашин тий. Тэгэхээр авьяас гэдэг юм яг цагаат тулууд одоо бид нар төрөлхийн авьяасаараа бид нар амьдраад байдаггүй. Амьдралд суралцсан юмараа бид нар амьдраад байдаг байхгүй. Тэгэхээр 8-ыг бол суралцж болдог. Авьяас бол бид нар шаардлагатай биш харин шинээр суралцах ур чадвар бид нар хэрэгцээтэй байгаа байхгүй. Тэрийг бид хөгжүүлж болдог. Тэ хэл мэдэхгүй бол хэл суралцж болдог. Ярьж чадахгүй бол яриад суралцж болно. Одоо хөлд ороогүй бол хөлд орж болдог. Алхаж чаддаг, гүйж чаддаг болох жишээ нэ тэ. Тэр бүхэн авьяасандаа бас биш. Бид нэр суралцъя гэсэн хүсэл тэмүүлэл тэ тэрийгэ туршиж хийгээд биеэрээ туршаад ингээ үзсэн үедээ бид нар авьяас гэж шаардахгүйгээр зүгээр хийгээ сурчдаг. Түүнийгээ бид нэр хизээч авьяас гэж харддаггүй байхгүй хамгийн гол нь. Тэгэхээр авьяас гэдэг юм бол тийм энгийн маш хялбар зүйл байх нэ гэдэг тий.